За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргье. За бид нар өмнөх бичлэгүүдээр Америк Хятад хоёрын худалдааны дайны маргааны асуудлыг ярьсан. За энэ худалдааны маргааны асуудал бол эвэр шийдэгдэнэ гэж үзээ. 5 сарын 11-нд Женев улсад хоёр талын төлөөлөгчнөр уулзаж 90 хоногийн хугацаа сунгаж хэлцээр хийсэн. Тэгвэл 5 сарын 30-нд Дональд Трамп хилцээр эднэр хийхгүйгээд яг арга хэмжээг авахгүй байна гэдэг зүйл дээр гомдлсон. Хятадын талаараас мөн адил сөрөг зүйлийг ярьсан гэж. За эндээс бол ганц Америкч биш, Европ болон бусад улсуудыг бол нэлээд хүнд байдалд оруулж байгаа худалдааны дайны шокийн асуудал бол газрын хор металлын хориг. За энэ асуудал хизээ үүссэн бэ? Газрын хор металл гэдэгт юу ордог юм бэ? За хэдүүлээ харъя л та. Нийтдээ бол нэг 17 бүтээгдэхүүн байж байгаа. За бид нар энийг нөгөө газрын хор металлын түүхий. Одоо бид нар энийг нөгөө халзан бүрэгдээ орд гэдгээр бол нэлээ сүүлийн үед бол нэлээ сонссон юм бүтээгдэхүүн байж байгаа. За лантан, цэри, за энийг нийлж чадахгүй юм байна. Празодин гэх юм уу те. Неодим, самари, европи, гадолоны, терби, диспрози, холми гэдэг нэг эдгээр бүтээгдэхүүн орж ирж байна. За лантан төрлийн бүтээгдэхүүнүүд химийн элементүүд байдаг түүхийдүүд. За эдгээр юунд ашигладаг вэ? За жишээ нь камерын линз, ус зэвшүүлэгч, катализатор, шилний үйлдвэрлэл, соронз, нисэх хүчний хайш, хүчтэй байнгын соронз, лазер, лед илэгц, хэд ягаан цуваа, имра, ногоон фосфор, соронзон төхөөрөмж, соронзны дулаан төсвөртэй чанарыг сайжруулна. За тэгээд судалгааны төхөөрөмж тусгай хайш гэж байна. Ер нь бидний энэ орчин үед ашиглаж байгаа техник, технологийн эцсийн бүтээгдэхүүнүүд газрын хор металлаас гарч ирж буй химийн элементүүдээс хийгддэг. Ийм бүтээгдэхүүн маш чухал гэсэн. Бараг одоо юу гэдэг нүүрснээс чухал, зэснээс чухал гэж үзэхээр тийм тусгай хэд аваад ордог. За голчлоод аваад үзвэл автомашины салбарт нэлээд ашиглагдаж байгаа. За дээрэс нь яг сэргээртийг хэрчим хүчтэй бол ашиглагдаж байна. Дээрэс нь батлан хамгаалахын цэргийн тоон төхөөрөмж, шид ангиудад энийг ашиглаж байна. Ийм бүтээгдэхүүнүүд ер нь бол өдөр тутамж ашигладаг. Ийм бүтээгдэхүүний түүхийд байж. За тэгсэн яасан бэ гэж тийм. Хятад улс яг энэ бүтээгдэхүүн дээр дэлхийн нийт олборлолтын 75% үзэж. Энэ бүтээгдэхүүний боловсруулалт гэдэг үйлдвэрлэл дээр дэлхийн зах зээлийн 90%-ийг эзэлдэг ерөнхийдөө монопол улс гэж үзэж байна. Тэгээд эдгээр энэ дээр юу хийдэг вэ гэхээр гафилитийн дарамтыг үзүүлдэг. За хамгийн ихний одоо энэгээр нөлөөлж ирсэн тохиолдол 2010 онд Япон улстай загас ан агнуурын асуудлаас болж энэ бүтээгдэхүүн дээр хориг тавьснаас болж эдрийн үн өсөж ирсэн. За энийг бол Америк, Европын холбоотой дэлхийн худалдааны байгууллага хандаж энэ хоригийг цуцалж ирсэн юм. Түүхтэйсэн тэгвэл Америкийн нэгдсэн улс Хятад хоёр худалдааны дайны маргаан үүсгэхэд энэ асуудал дахин сөхөгдсөн. Ерөнхийдөө бол газрын хор металлын экспортн дээр хязгаарлалт хийх асуудал. За энэ нь явсаар хагаад 2024-25 оны 4 сарын 2-нд Хятадтай худалдааны дайн өргөжснөөс улбаалаад Хятад экспортынхоо хэмжээн дээр илүү томруулж явсан. За үүнд юу орж ирсэн бэ гэхээр экспортлох тусгай зөвшөөрөл өгдөг, тусгай лицензээр экспорт хийх компани зөвшөөрөл өгдөг болсон. Тэгээ энэ 5 сарын 11-нд уулзсан уулзалтаар бол үндсэндээ энийг одоо хязгаарлалтыг зогсооно гэдэг зүйлийг ярьсан боловч үүнээс хойш хязгаарлалтын дээр бол ямар нэгэн байгууллага дахин зөвшөөрөл өгөөгүй удаашрал үүсэж гэж үзэж байна. За тэгээд Хятад улс одоо яг энэ дээр энэ газрын хор металл дээр юу хийж байгаа вэ гэж тийм. Энэ за нийт 5 бүтээгдэхүүн дээр нэлээд Хятад квотогтойгоод байгаа. За гали гэж байгаа. За гали гэдэг бүтээгдэхүүнийг Хятад бол дэлхийн үйлдвэрлэлийн 80% эзэлж байна. За араас нь Австрал, Герман, Казахстан улсууд байна. За энэ хэрэглээ нүүхээр хагас дамжуулагч. За лед, нарны зай, микрочип. За өндөр технологийн электроник, лазерын технологийн түүхийд ашиглагдаж байна. За Германы гэдэг бүтээгдэхүүн байна. Түүхийд
хятад 60% үйлдвэрлэж байна. Дэлхийн. За үүнээс нь араас нь Орос, Америк, Бельги орж ирж байна. За үүнд юунд ашигладаг вэ гэхээр хагас дамжуулагч, оптик утас, инфра, улаан туяа, линз, нарны зай. За вольфрам 80% нь бол мэдээж хятад улс үйлдвэрлэж байна. Араас нь Вьетнам, Орос, за Монгол бас орд юм байна. За гент болд, хатуу хайш, гангийн үйлдвэрлэл, цахилгаан эд, батлан хамгаалах технологи. За тэгээд сурмаа. Хятад 78% үзүүлж байна. Галт төсвөртэй металл, аккумулятор, хайшиг, эмийн үйлдвэр, эмийн бэлтгэл. За графит хятад 80% нь эзэлж байна. За аккумулятор, цахилгаан автомашин, мал чулуу, гангийн үйлдвэрлэл барилга. Нэгсэндээ хятадын тавьсан энэ худалдааны дайны дараах экспортын дээр хориг тавих, экспорт хийхийн тулд тусгай зөвшөөрөлтөй компанитай байх гэдэг энэ журам нь өнөөдөр хомсдлыг үүсгэсэн гэж байна. Жишээ нь үүнээс болоод Америкийн батлан хамгаалахад энэ бүтээгдэхүүн нь 80,000 орчим ордог гэнэ томдох хэмжээнд. Энэ хомсдох байдалд орж ирж байна. За дээрэс нь Германы машин Volkswagen жишээ үйлдвэрлэлээ зогсоож байна. Дэлхийн нийтээрээ аж ахуй нэгжүүд хятад энэ газрын ховор металл, газрын ховор шорон дээр хязгаарлалтаа яаралтай цуцлахгүй болвол тоног төхөөрөмжийн хомсдол орж. Жишээ нь чипний технологи дээр бол маш хэмжээгээр орж байгаа. Эдгээр бол хомсдох юм аяар үүсэж байна гэж. За үр дүнд нь одоо энэ дээр сурма гэдэг бүтээгдэхүүн үнэ нь 200% өсөлт үзүүлсэн байна. Европын зах зээл дээр. Иймэрхүү зүйл орж ирж. Энийг л өнөөдөр Дональд Трамп шүүмжилж байна. Тэгэхээр бид нар Дональд Трамп болон Ши Жинпин хоёрын уулзалт газрын ховор металлын үнийг унгах уу, энийг экспортыг чөлөөж дэлхийн нийтэд яг нийлүүлэлтэд чөлөөтэй өгөх үү гэдгийг бол харах үлдэж байна. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй үзхийг хүсвэл дараагийн эмчилгээг бол үзээрэй.